Зовлон дунсан хүний гуйлт. Мөнхийн эзэн минь та хэр удаан хүлээлгэх вэ? Үрд намаагаа мартав уу? Хэр удаан инхүү та нүрээ надаас буруулах вэ? Хэр удаан сэтгэлдээ би гуниг тээж явах вэ? Өдөржин би зүрхэндээ уй гашуутаа явах уу? Өстөн дайсан этгээдүүд хэр удаан инхүү ялалт үзэж сайрхах вэ? Мөнхийн эзэн ертөнцийн эзэн минь энэ бүхнийг бодолцоод хариу өгөөч надтай. Сэтгэл санааг минь та сэргээж өгөөч одоо. Эс тэгвэл би үхлийн булшинд ороод үрд нойрсох нь байна. Эс тэгвэл өстөн дайсан этгээдүүд одоо л түүнийг дээллээ гэж өнгөрөн хэлэх нь байна. Унаж тусан ойчхыг минь атаад хүмүүн хараад баясан хөөхөн байна. Харин би таныхаа хувиршгүй үнэнч хайранд үргэлж найдаж явдаг. Таны авралыг үзээд сэтгэл зүрх минь тийнхүү баяр хөөрөөр дүүрнэ. Мөнхийн эзэн надад инэрл хайраа харуулхад Магдалины дугаа түүнд би өргөн барих болно. Хүний гэмт чанар. Тэнэг мунхаг хүмүүс ертөнцийн эзэн гэж байхгүй хэмээн боддог. Тийм хүмүүс бол үл бүтэх этгээдүүд юм. Тийм хүмүүс нь бузар булаа үлдээ. Тэдний дотор шулуун шудраг үлдэх хүн нэг ч алга. Мөнхийн эзэн өөрийнхөө оршин буй газраас хүн төрлөختний үр садыг ажиглан ертөнцийн эзнийг эрен хайж ухаалаг зүйл хийж буй хүн байгаа эсхийг нь харж байдаг. Гэтэл тэд бүгд завхраад бүгд адилхан болохдоо үл бүтэх этгээдүүд болж сайн сайхан юм хийдэг хүн нэг ч үгүй болжээ. Тийм ээ, ганц ч үгүй болжээ. Миний хайртай хүмүүсийг гарлан үлжих үлээ талах эдхийн чинээ энгийн хэрэг мэт үздэг. Мөнхийн эзэнд хандан нэрийг нь ч дуудах дургүй. Ёрим үйлдэл тэдэнд юм ойлгох чадвар байна уу? Тийм хүмүүс айж сандрах болно. Чин гэвэл ертөнцийн эзэн үнэн шудраг хүмүүстэй үргэлж хамт байдаг. Хамаг итгэл найдвараа ертөнцийн эзэн төгсөн хүний төлөлгөөг тэд боснуулавч мөнхийн эзэн тийм хүнийг харж хамгаалж байдаг. Израиль улсын аврал нь Сион ууланд буй мөнхийн эзнээс ирдэг. Мөнхийн эзэн өөрөө ард түмнээс сэргээхэд Яхвийн удам өгсө баяр хөөртэй болоод Израиль улс тийхүү аз жаргалтай болно.